дараагийн зочдыг ч гэсэн ийм байгаасаа гэж бодож За. байна. За энд нэг асуулт байна. Юу нэрийг нууцлах хүссэн байна. За. Яагаад нэрийг нууцлах? Та бүх асуултад бодит баримттай гэсэн шүү. Яг өөрийнхөө энэ асуултууд өөрийнхөө намайг битгээд гэж нэвтрүүлгээр битгээд зарлаарай. Тэгтээ энэ асуултыг асуумаар байна гэсэн байхгүй. За монголчуудын хувьд ширээний хүүхэн гэдэг ойлголт нэг тийм сайхан ажил биш. Түштэй зүйл гэж ойлгодог. Угаасаа ч тийм сайхан ажил биш ээ. Таныг Японд тийм ширээний хүүхэн байсан гэдгийг бол тийм билээ. За тийм болохоор зүгээр яг тэгээд ширээний хүүхэн гэдэг ажил чинь яг юу хийдэг байсан ажиллаа. Би бол мэднэ нарагийн өөрийн амнаас тамбилуулмаар байна. Ширээний хүүхэн та ямар ажил хийдэг вэ? За нэг би тэр ажлыг хийхээр Япон улсын зориагүй. Боловсрал ширээний хүүхэн болсон юм. Боловсрал эзэмшгээр Япон улсыг зорьсон. Тэр өндөр өртөгтэй оронд суралцсан хажуугаар аж амьдрал өдөр тутмаа авч явна гэдэг бол маш их өндөр зардал байдаг. Би ингээд ээж аваасаа нэг ч төгрөг тэрэнд зарлахгүйгээр тухайн үед надад олдчихсан боломжтой ажлуудыг хийсэн. Энэ бол нэг хэсэг зураг хийжсэн ажил. Юу хийдэг? Ширээний хүүхэн гэж юу хийжсэн гэдэг асуусан биш. Тийм миний минутаас хулгайлаа. Би энэ асуултаа тодорхой болгох гэж ингэж байгаа болох. Яг 15 грамм 2 минут байгаа тийм үү? Хүлээцтэй байна. Намайг сонс. За алга. За тэгэхээр намайг тэгвэл жишээлбэл ганцхан энэ одоо хэсэг зураг хийсэн ажлаар минь намайг цуглаж болж байгаа бол намайг бас би анх Японд очсон хойно цагийн ажилд орсон. Хамгийн ихний хийсэн ажил маань 0 угаасан. Тэгвэл намайг жоо ширээний хүүхэн гэж юу хийдэг байсан ажил юм бэ гэсэн асуулт. За нөгөөтэйг наад чинь тайлбарлая. Соёлын ялгаа гэж үүдэг. Жишээлбэл та Япон улсад очоод эмэгтэй хүний хөл дээр санамсаргүй гიშгчээд уучлаарай гэд гарын барих юм бол та секуара буюу эмэгтэй хүний бие санаатаагаар халсан ийм хууль зөрчсөн хэрэг тохиолдно. Ширээний хүүхэн гэдэг ажил чинь яг ямар юу хийдэг вэ? Соёлын ялгааг би хэлэх чинь. За ширээний хүүхэнгээ таны над асуугаад байгаа ажил чинь бол Монголд байдаг нэг төрлийн үйлчилгээний ажил. Хэрвээ та намайг энэ ажлыг Монголд байдаг ажилтай зөвлөж өгөх юм бол би зөөгч гэж хэлнэ. Зөөгч хийжсэн гэсэн үг юм. Тийм. Тийм үйлчилгээний ажил шүү. Таны бодлоор юу гэж бодож байгаа? Та бол өөрөө жишээлбэл та гэж би энэ иргэний асуулт байна. Зүгээр үйлчлэгийн газрын зөөгч ширээний хүүхэн гэдэг чинь 2 ондоо тустай нэр байдаг шүү. Нэг зүйлийг хэлье. Би юм шүү те амьдралынхаа төлөө тухайн үед сурах гэжсэн боловсролынхаа төлөө боломжтой тэр чинь ойлгосон нараа зүгээр би асуултан дээр яг тодорхой хариулт авах хэрэгтэй байхгүй тийм үү та ширээний хүүхэн гэдэг яг тодорхой хариулт авах хэрэгтэй та таашраад нараа ширээний хүүхэн гэдэг чинь та яг юу хийж ирсэн бэ гэсэн асуулт байсан байхгүй тийм ингээ бүр ихээсээр гоод ингээ бүр онтоо талаас нь ингээ та ингээ өөр тийш нэгээд дайвуулаад явуулчих юм. Уг нь энэ дээр би аюулгүй сонирхолтой хариулт гарах байх гэж бодож байсан. Гэтэ танаас өөр хүн байсан ч гэсэн энэ дээр ийггүй хариулт. Одоо хэлчихье. За. За. Эхлээд ажилдаа орох. Ажилдаа орох хугацаас алхахаас өмнө жарлан бодлон бүх юмаа цэмэрлэн. За. Аяг тавгаа угаана. Нэг юм идээр энийг өрөө байгаа. Бүх юм нийл тод. Тэгээд бүх гасгооны ард очино. Хоол унд жижиг шажиг одоо тий одоо нэг амны хоол гэж байдаг. Ингээд халбагддаг. Тэр бүх хоолуудаа бэлддэг. Аяг тавгаа өрж тавьдаг. За зочин орж ирлээ. Уух юм барьж авчдаг. Тавилаа, хийж өглөө ийм ажил. Хамаатай. Ийм л ажил. Монгол байдаг гэж сонссон ямар утгаар юм байдгийг би сайн мэдэхгүй. За. Нэвтрүүлгийн хугацаа дуусах өндөрлөх хөл нэлээд дөхөж байна. Та гэхдээ жоохон юу ястуутай байгаарай. Арай надруу дайраад байгаа санагдаад байна. Нэвтрүүлгийн шууд явж байгаа. Уучлаарай. Та тэрийн хооронд ямар нэгэн хувийн эвгүй харилцаа байхгүй шээ. Надад тэрийн нэвтрүүлэг биш бол би тантай бас ингээл нэг тийм загнуулаад байгаа юм шиг бас баймааргүй байх шүү нараа. За 12 дугаар раундын асуулт. Дуучид гэх нэрийн цаана дуулж чаддгүй хүмүүс л ам барьдаг. За нараа бол дандаа ам барьдаг. Тэгээд зүгээр амьдаар дуулж болдгоо мүү гэсэн асуулт. Намайг дандаа ам барьдаг гэх юм. Энэ надад асуулт чи хэн гэдэг вэ? Асуулт. Намайг дуулж байгаа газар болгонд үнээр хүн дагаад ирсэн юм тийм. Хоёр ам барьж исэн. Ам барьж дуулж исэн үе байгаа. Хэд ч байгаа. Ер нь та өөрөөр дуулдаг ч үе байгаа. Гэхдээ ам барина гэдэг чинь таны дуусан дээр би ам бариад дуулах юм шиг. Би өөрөө л дуулсан байна. Өөрөө дуулсан бол чи өөрөө зөвшөөрөх дуулчих. Хүчин аппаратурын байдлаас болоод ам бариад тэрийг би үлдээд ойлгоо. Тэгээд яг энэ үзэгчл яг нь нараа бол үргэлж ам барьдаг гэсэн юм. Гэхдээ нөгөө ам барьдаг дуу чинь угаасаа тэгтээ тэгвэл сонсдог. 10 жилийн туршид. Энэ бол би өдөө гадаад дотоод олон газруудаар бас хөрхи 10 жилийн туршид дуулсан. Тэр хүн надтай байнга хамт явж миний яг
яг яаж дууж ирсэн мэдсэн гэж юу? Хэд дуучин гэж боддог та өөрөө. Эндээс Би өөрийнхөө энэ урлагийн салбарт тодорхой хэмжээний амжилт гаргасан л дуучин гэж боддог. Урлагийн онцлосоо зөвхөн дууны салбарт ч биш. энэ үзэгчийн телевиз гэх энэ асуудал дээрээс нэг тодруулаад аваад асууч. Бүгдэнд нь ер нь тодорхой хэмжээний амжилттай байсан шүү. Соёлын төвийн ажилтан гэдэг тэмдгийг аяг үн цэнгүй болсон гэдэг хүмүүс яагаад байгаа шүү дээ. Яриад байгаа тийм үү. Тэгэхээр та тийм үү шүү дээ. Соёлын төвийн ажилтан та бол соёлын төвийн ажилтан шүү дээ. Үнийг яг хийж бүтээж байгаа үед нь шагнал олох нь хамгийн одоо цагаа олсон тэр хөдөлмөрийг үнэлсэн бүтээлийн үнэлсэн зүйл байдаг болов гэж би боддог. Яг хүмүүс энэ дээр насны ангиллаар боддог. Гэхдээ яг үнийг хэлээд намайг соёлын төвийн ажилтан гэдэг би бол баярлдаг, бахархдаг. Миний хийж бүтээснийг түр засаг харсан учраас яагаад ингэ нөгөө улсын хурсан учраас надад энэ шагналыг өглөө гэж би боддог. Би мундаг Ахмад уран бүтээлчд адилхан соёлын төвийн ажилтан гэж явж хахад хажууд нь яг ижилхэн соёлын төвийн ажилтан гэж хэлэлцээс ичдэг. Тийм учраас би яах юм бэ гэж хэлээд явах байл гэж боддог. Хий хүсэн тэнд хаанаас тодорхойлж гисэн. Тэр үед соёл боловсролын яамны сайд оюун гэрэл. За. Угтаа бол би тэр шагналыг авах хүртэх ёсгүй хүн таны хараад. Гэхдээ ёсгүй гэж би хэлээгүй. Би та түрүү намайг яг энийг гэдэг ингэж хэлсэн шүү дээ. Би өөрөөсөө шоолж байгаа асуудал биш. Зүгээр над нэг юм бодогдсон байхгүй. Улсын их хурлын гишүүн Хөвшөө зам Батбаяр гэдэг одоо яг нөгөө хүчний өөрийнхөө юугаар чинь ингээд дуудвал Батбаяр гишүүний тухайд нөгөө ингэж дуудуулж байсан. Тэгээ би одоо хэрвээ таны зорьсон зорилго чинь үнэн байгаад тэгээд тэр улс төрийн дээр тавсан дараачих юм бол магадгүй улсын их хурлын гишүүн Монгол улсын соёлын төвийн ажилтан дууч наараа гэх юм. Нэг ч соёлын төвийн урлагийн нэрээрээ биш би төрсөн эцэг ихээс аяасан нэрээрээ дуудах хэрэгтэй баг гэж бодож байна. Таны одоо тэр наараа гэж угаасаа нэрлэлчихсэн хүмүүс. Би мөнх төрийн наран туяа. Ойлголоо. Наараа гэдэг чинь наран гэдэг үсгийн энийг л хассан байдал. За энэ бол л шүү дээ маш олон үзэгчээс нэг асуулт байгаа шүү наараа. Маш олон үзэгчээс асуу. За наараг яг шууд нэвтрүүлэг дээр амьдаар дуулуулах гаач ээ. Би одоо тийм амьдаар дуулах уу? Би дуулахгүй. Ягаад би дуулах хэвээр? Энэ олон үзэгчийн асуулт. Би энд өөр зорилгоор ирсэн гэж би өөртөө бодсон. Гэхдээ энэ үзэгчийн таны өөр ямар зорилготой байх вэ? Энэ нэвтрүүлгийн зорилго бодлого гэж бас нэг юм байна л да. Энэ манай нэвтрүүлэг дээр энэ тохирог асуулт байна. Та өөрт байгаа хамгийн дуулах дуртай эсвэл нөгөө хит дуутай гэсэн чинь тэр хит дуугаалт дуулаад байгаа. Би дуулахгүй угаасаа. Ер нь бол шүү дээ те. Би гаах чинь л да. Би танаа нэвтрүүлгийн дуулахыг хүлээж авсныхаа хүндэтгэлт нь ирсэн. Үгүй дуучин хүн гэж нэвтрүүлэгт ороод ингээд за ингээд аяр барьж байгаа хэрэг нэг гой дуулдаг л байж тээ. Тэгээ та яг өөрөө дуучин гэдэг сайд нэвтрүүлгийн туршид ингээд ярианд донд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээд одоо манай телевиз үзэгчдийг хүндлээд хүч би одоо дуулмааргүй. Нэгд би яагаад дуулахгүй гэдээ тань тань. Би тэнийг дуулуулмаар байна наараа. Тэр нард Монгол улсын соёлын төвийн ажилтан дуучин мөнх төрийн нард дуулах гэж байна. За өөрөө дуртай дуулчих. За энэ дээр бол би танд минут хангалттай сунгаж өгч. Та түрүү нөгөө нэг хит дуутай гэж тэгээд байсан шүү дээ. Би яг үнэн дээр уурсаар хит дууж нэг мэдгүй болохоор одоо бас сонсмоор л манай үзэгчд мэдгүй хүмүүс байгаа юм бол бас сонсоо. Таны хит дуу сонсон. Би дуулмаар байна. Яг одоо тийм нөхцөл байдалтай үе биш байна. Дуу гэдгийг чинь 2 минут таймширч хүсэл юу тайвшир. Гэхдээ та түрүүсээс надад ингэж хэлсэн. Тэгвэл тийм л байсан бол миний түрүүний асуултуудыг сайхан яриулахгүй байсан. Нэг хонх ингээл буруу хэдэн зохиол эсвэл зарим асуулт нь бүр 4-5 минут болоод очин хохооцохгүй ийм стандартгүй юм бичээд битгий намайг дуулуулах гэж. Би дуулахгүй нэг. За хоёр та намайг сонсоо одоо. За. Би юм штэ те өөрийн чинь нэвтрүүлгийн одоо те ард юм асууж байгаа би хариуллаа. Тэгээд би танаа нэвтрүүлгийг хүндэтгэж ирсэн. Хариуллаа одоо цаана дахиад тавьдаг асуулт байгаа. Одоо бүр хурц асуулт байгаа. Сонирхолтой асуулт руу орох чинь. Угтаа бол танаа нэвтрүүлэг жинхэнэ худалч жинхэнэ хулгайч те энэ төр засгийг жинхэнэ одоо буснуулж байгаа. Энэ Монголын ард түмнийг ядууруулж өгөөрүүлж хоосруулж байгаа. Тийм хүмүүсээ дуудах хэрэгтэй. Угтаа бол ардын хүүхэд биш үү те амьдралынхаа төлөө сурч боловсрохын төлөө өөрийнхөө бүхэл бололцоог дайчлаад хийсэн тэр ажлуудаар та нар жижигхийнхээ орд өнөөдөр тэр нэг дансандах сая доллараар мартдаг тэр хүмүүсээ бүтэн 4 жилийн турш ажиллаад 200 сая төгрөгийн цалин ахуйтай өгөөтэй мөртлөө тэр бүм төгрөгийн одоо үнэтэй орд харшид амьдардаг тэр хүмүүсээ дуудах хэрэгтэй. Гэхдээ тэр хүмүүс бол орно мөнгөтрийг арга. Тэрийг оруулах. Орол харин ард түмс болсон да. Та битгий ингэ өөр тийш ингэж
хазаагаад явчих юм. Энэ асуултын туршид байж. Би угаасаа нара байж. Өөрөө буухан. Эсвэл би зааж чам тахуулаад буух хэрэгтэй юу? Үгүй. Би одоо 3 асуулт дутуу байж. Хариулахгүй. Надаа хариулт асуулт дуудчих. Маш ач холбогдолгүй байна. Тэр тэргүй нара гэдэг хүний, наран тавь гэдэг хүний сайн дууч мөнгөтрийн наран тавь та дуулаад үзүүлж чаддаг. Би дуулах одоо сэтгэлтэй хүн биш вэ? Би одоо дуулах нөхцөл байдалтай. Би таны тааш аюу төрс уурлаг ингээд гэх юм. Ой нара ой. Та нар тэр хараа жинхэнэ худалч, хулгайч тэг жинхэнэ энэ төрийг боснооч байгаа тийм хүмүүсээ дуудах хэвээр. Ард түмэн шаардах хэрэгтэй шүү. За, эсвэл шууд явж байгаа. Шууд явж байгаа.